Тэгэхээр та бодоод үзтээ энэ паркад матартай хамт шумбан гэхээр одоо юу гэсэн үг юм бэ? Хүнийг одоо айцаар нь тоглолдог тоглоом юм шүү. Бараг усан доорх ертөнцлөө ордог тоглоомын газар маа шээ. Яа, бүр бодоход бүр амар шүү дээ. Мөн дээрсэн жилд 100 орчим хүн одоо энд нас барсан гэсэн яриад юм. Дэлхийн ертөнцийн сэтгэл хөдлөм гайхамшигтай паркаар дүүрэн байдаг. Зарим нь зүрх тоглолом сонирхолтой байж болох ч зарим газар нь зугаа цэнхлийн туйлын хязгаартай хүрчээ. За, hi guys, Тамка байна. Дараагийн контентэд тогтооморл. За, энэ удаагийн дугаар дээр хэлтүүлээ яах вэ гэхээр 6 сарын 1-ний баярыг тохиолд болон би та нарт дэлхий дээрх хамгийн аимшигтай парк дээрх тоглоомуудын хамтаа мэдж авах болно. За одоо энэ тоглоомууд бүр хэдэн мянган метрийн өндөрт гинвэ. Одоо аюулгүй байдлыг хамгаалах малгай бүсчгүй аимшигын тоглоомууд маш их байд юм байна. Тэдгээр аимшигтай тоглоомуудыг хамтаа өнөөдөр мэдж авцгаая. За тэгээ бичлэг эхлээс өмнө лайк дараа сабот дарахаа битэн мартаарай. Одоо бичлэгэндээ урцгаая. Эхний аимшигтай тоглоом нь юу гэхээр Лас Вегас дахь стрит зочил буудлын орой дээр гэдэг юм байна. Хэдийн энэ орой дээр пентхаус байхгүй ч гэсэндээ Insanity-гийн хачирхалтай тоглоом байд юм байна. Энэ зүгээр энгийн тоглоом биш, зорчигчдыг 270 метрийн өндрөөс цэнш шиг эргүүлт юм байна. Мөн дээрээс нь 70 градус хазаалган цонхноос унгах шохон болгодог галзуу байд юм байна. Хэрвээ эндээс хэн нэгэн золгүй явдлаа өсрөх юм бол доошоогоо 8 секунд хүртэл унах аюултай юм байна. Мөн дээрээс нь аюулгүй байдлын хувьд зүгээр л суудлын даруулга байдаг, бүсч байдгүй гинэ. Is that thing gonna hold us? Хэрвээ энэ тоглоомоос унах юм бол доошоо 8 секунд хүртэл чөлөө тунгалдах юм гэхээр яг үндэ юм үлдэх үү? За ингэ бодохоор ийсээ хизээж очилдгүй юм байна да. За хоёр дахь амжтай тоглоом юу гэхээр Insanity гэдэг өнгөсний тоглоомоос жоохон доошоо байдаг экстрем тоглоом юм байна. Энэ тоглоом нь болохоор гадагш 9 м гардаг шугамтай машин 30 км цагийн хурдтайгаар гадагш гарч гинэт тоормцлог тоглоом юм байна. Хүл бүтэн зочид буудлын ирмэг дээр байт юм байна. Мөн дээрс нь ямар нэгэн эвдрэл гарах юм бол тоормсон соромсон системтэй тул одоо цахилгаан тасрах үед найдвартай зогсоох боломжтой гинэ. Гэтэ энэ тоглоом бүр арай биш. Хүнийг одоо айцаар нь тоглолдог тоглоом юм шүү. Доошоо унах гэж байгаа зогсно гэхээр яа. За 3 дахь дэлхийн хамгийн аимшигтай тоглоомдоо юу тооцогддог вэ гэхээр Ferrari World гэдэг нэртэй парк юм байна. Энэ парк нь болохоор маш олон одоо машины уралдааны сэдвтэй тоглоомор дүүрэн юм байна. Энэ тоглоом нь болохоор нисэх онгоцны тэрлэгт хөөрөгчтэй адил системээр 240 км цагийн хурдтай болж 92 секундэд 2 км гаруй замыг туулд юм байна. Тэгэхээр энэ хурд нь болохоор формулагийн нэг машинтай дүүцгээс хэмжээний хурдтай байдаг гинэ. Зорчигт нь болохоор заавал нүдний хамгаалт зүүх хэрэгтэй байна. Хэрвээ ямар нэг ялаа шумуулч юм нэг мистик амтан хэрвээ нүдлөө орох юм бол сохрох аюултай юм. Тэгээд болоогүй 4.8 G force хүч мэдрэгддэг. Ингэсээр болохоор биеийн жин 4.8 дахин нэмэгдэж байгаа мэт санагдсан юм байна. Тэгээд энэ тоглоом нь болохоор хүмүүс шахаж дарагдаж байгаа мэт мэдрэмж төрдөг гэсэн гэнэ. Тэгэхээр бас аргагүй л дээ 240 км цагийн хурцтай гэхэр чинь бараг ингээд ам ингээд нээх юм бол ангаатал авах нь шүү дээ. Ийм солиотой тоглоом гэж бас байдаг. За дараагийн аимшигтай тоглоом нь болохоор хүмүүсийн Формула гэдэг тоглоомоос хуучин бас нэг тоглоом байсан юм байна. Тэр нь болохоор Kingda Ka гэдэг тоглоомын газар 206 км цагийн хурцтайгаар 139 м өндөрт тоглоом байд юм байна. Гэтэ 2014 онд болохоор үүн дотор Manjaro Drop of Dome гэдэг 126 метрийн чөлөө дуналт нэмэгдсэн юм байна. 3 гонлын Liberty-ний хөшөөнөөс шууд өндөр өргөж, дээрээс нь шууд 145 км цагийн хурдтайгаар унгаад юм байна. Тэгэхээр бараг 10 секундын дотор л газар шүрнэ гэсэн үг. Тэгэхээр бараг эн чинь бараг чөлөө дуналт юм шүү те. Тэгэхээр 145 км цагийн хурдтайгаар доошо толгой эргэлтлээ доошо унах гэхээр за дотор муухардаг хүн бол хоошо бөөлжид бол нэлэг авдаг баха. Эмсэн тоглоомуудыг мэдэж аваад жоохон сэтгэлээр унж байж магадгүй. Гэхдээ бити санаа зовоорой. Зүрхийг хурцсах хэмжээний зүйлсүүдийг эндээс л авч болно шүү. Тийм болохоор та яа маань лайк дараа саб дараал болоо. За цааш нь үргэлжлүүлцгээе. За тэгэхээр та бүхэнд ор харагдаж байж магадгүй. Гэхдээ энэ зүгээр нэг ор биш. 365 метрийн өндөрт өлгөөтэй байдаг ор гинэ. Sky Lodge Adventure Suite нь болохоор Перугийн Андын уулсын хадан цохоонд бэхлэгдсэн 3 шилэн капсултай яг л нисдэг байр шиг харагдах хэмжээний газар юм байна. Ор хоолны газар мөн дээрээс нь угаалгын мөрөөтэй, мөн дээрээс нь дотроо хоолтой дарстай юм байна. Тэгэхээр согтуу хүн хэрвээ энэ дотор байх юм бол бараг л доошоо нисээд унчих юм шүү. Мөн дээрээс нэг шөнийн үнэ нь болохоор $400 үнэтэй гинэ. Тэгэхээр бараг өндрөөс унж яхаас илүүтэйгээр дансны үлдэгдэл мань хоосрохоос бараг айх юм шүү те. За тэгэхээр дараагийн аимшигтай тоглоомын газар болохоор Бразил байдаг Aldeia das Águas гэдэг паркт байх Kilimanjaro усны слэйт юм байна. Энэ болохоор дэлхийн хамгийн өндөр 50 давхар байшинтай тэнцэх хэмжээний
50 метрийн өндөртэй юм байна. 234 шат өгсөөд эхлээ зөөлөн гусаж байтал гинэт 60 градусын налуугаар 90 км/цагийн хурдтайгаар доош нисдэг гинэ. Гайхамшигтай нь болохоор 3 хүн тутмын ердөө нэгэн дээд хэсэгт хүрээд л буугаад буцдаг гинэ. Тэгээ бид 3 хүн тутмын дээшээ гардагт нь бараг батхаа да. Энэ надад болж жоохон adventure төрлөө санагдчих шүү. За дараагийнх нь болохоор Японд байдаг Йохохама дахь энэ галзуу хөлөг нь анх харахад энгийн. Гэхдээ 90 секундын дараа гинэт ус руу алга болдог юм байна. Бодитоор бол зорчигчид усны доорх гэрэлтсэн хонглоор давхсаар эргэж гарч ирдэг. Гэхдээ энэ болохоор гаднаасаа харахад яг л усан булш руу орж байгаа юм шиг харагддаг юм байна. Бараг усан доорх ертөнцлөө ордог тоглоомын газар юм аа шээ. За тэгээ Йохохамагийн баруун тийш 300 км зайд Нижиген но Мори паркт богино шугамын ажиллагаа Зоодзилагийн ам нэртэй тоглоом байт юм байна. Зорчигт нь болохоор 162 м урт, тросоор 15 м-ийн өндрөөс ам нээсэн Годзиллагийн ам руу шунгнаж бол ордог. Мэдээж энэ тоглоом руу орсон бол шингээчгүй нөгөө талаас нь бас гарна. Энэ тоглоом болохоор хүмүүс танигдах хэмжээний том соёотой ам руу орох мэдрэмж мөн дээрээс нь бушуухан гарах тийм айцыг төрүүлэн тоглоом тооцогдсон юм байна. За ийм аюултай тоглоом тоглож ирсэн он Тианахад тоглолтыг үзчихсэн хамаагүй дээр л үү те. Owner Business Guys та маань Big Bang хамтлагийг сонсч байсан байл үү те. Big Bang хамтлагийн Tian 6 сарын 21-нд Монгол тоглолтоо хийж ирж байгаа юм байлээ. Би бол хүүхд тахтаа үнэхээр их сонсч байсан. Тэгээд болоогүй заяа guys. Ellie гэдэг нэг аймаг гой бас дууч ирж байгаа юм байна давхар. Энэ дуучны дуунуудыг бас та хэд сонсч байсан байх нэлийн алдартай. Тэгэхээр баг Tian Ellie хоёр бол Монгол нэлийн бот авахаар ирж байгаа юм байна да. Энэ тоглолт нь болохоор төв цэнгэлдэх хүрээлэн болно. Тэгтээ суудлын тоон ердөө 35,000 хүн л орох боломжтой юм байна. Та хэд мань үзэх хүсэн бол Shopee цэгийн мэнд орол тасалбар зарагдаж байгаа юм байна. За тэгээ хүүхдийн баяр дуусан гол 6 сарын 21-нд хамсаа тэр газар туулцаа тий. За дараагийн аюултай аимшигтай тоглоомын газар юу вэ гэхээр Австралийн Дарвин хотод дах Crocodile Cove гэдэг паркийн тоглоом юм байна. Энэ тоглоомын нэг хэсэг бол Үхлийн тор гэдэг нэртэй Atrax тоглоом нь болохоор таныг матартай нэг өрөөнд хамтдаа байлгах юм байна. Зорчигчд нь болохоор 3.5 см зузаантай шилэн капсулд ороод 15 минутын турш 2000 фунт жинтэй 7 м урттай далайн материйн хажууд шумбах юм байна. Материйн эрүүний хүч нь болохоор 3700 сая хүчтэй. Энэ нь болохоор хүний хөлний ясыг амархан эцлэх хэмжээний хүчтэй юм байна. Тэгэхээр та ботоод үзтээ энэ паркт матартай хамт шумбана гэхээр юу гэсэн үг юм бэ? Хүн матартай шумбаж болох уу? Галзуурсан биз дээ тий. Би л орохгүй. Дараагийн аимшигтай тоглоомын газар болохоор Канадын Wonderland гэдэг парк юм байна. Энэ нь болохоор Yukon Striker гэдэг нэртэй дэлхийн хамгийн өндөр урт мөн дээрсэн хурдан dive coaster юм байна. 90 градусын налуугаар 225 фунтаас унаж 130 км/цагийн хурдтайгаар давхих нь мөн дээрсэн 360 градусын гүйцэд тойрхон хүртэл багтсан юм байна. Айдас хурд өндөр яг нэрэндээ таарсан стикер буюу сэтгэл зүйн цохилт гэж хүмүүсийн тоглоомын газрыг үнэлсэн юм байна. За тэгэхээр дараагийн аюултай тоглоомын газар Тэрүүгийн хадан цохооны дэргэд өвлгөөтэй ор байсан бол Хятадын хадан цохооны дотор лифт байдаг гэдээ та бодцоо. Байлион лифт нь 326 м-ийн өндөрт гаргадаг дэлхийн хамгийн өндөр гадаа байдаг лифт юм байна. Чихлэх хантаа болохоор явах зураг хэдэн давхраас унахаа яг л хараад явах боломжтой байна. Мөн дээрсэн хурдаар хүртэл маш гайхалтай 19 км/цагийн хурдтай байна. Тэгэд болоогүй байршил нь болохоор газар хөдлөлтийн бүсэд байт юм байна. Лифт нь болохоор бүх кабинда газар хөдлөлийн мэдрэгч байгаа ч гэсэндээ тэр өндрөөс доош унана гэвэл бүр бодоход бүр амар шүү дээ. Би л зүгээр шат ашиглана. За тэгэхээр дараагийн газар хэдий тоглоом биш гэсэндээ Хятадын цагаан хэрэн бол үзэр үйлчлэхэнд бол нэлээд алдартай. Гэтэ энэ болохоор Тэнгэрийн шат гэдэг нэртэй нэг газар байдаг. Энэ нь болохоор 70 чулуун шаттай 80 м-ийн хадан цохооны ирмэг дээр байт юм байна. Булсах, унах, шүрмэс татах бол энд л байдаг. Хөтөж хамгаалж ерөөсөө байхгүй. Хэрвээ нэг л унсан бол сайн байна уу? Бээжин хоспитал гэж хэлэх юм байна. Мөн дээрс Хятадын Ханяанд байрлах 90 м-ийн өндөртэй нэгэн мушгирсан шат байт юм байна. Энэ нь болохоор зөвхөн зоригтой залуусал зориулсан газар юм байна. Хэрвээ та энийг үзэж байгаа 60-аас дээш настай хүн бол яшаа болохоор 20 юм шүү. Хэрвээ та 60-аас доош насны зүрхчин гэдэг аим халуун шатж байгаа тийм залуу хүн бол эшэний зориглоод ороод үзэхгүй тийм би л орохгүй. Тэгэд болоогүй guys хэцчин бүр аялал зуучлалын аюултай бүсээр бас нэлээд тооцогдсон юм байна. Юу вэ гэхээр Хятадын хамгийн аюултай зам гэж нэрлэдэг нэг газар байт юм байна. Энэ нь болохоор Mount Hawaii Plant Walk гэж нэрлэдэг хүнд бэрх газар юм байна. 12 инч өргөн модон хавтангуудыг хадаасаар тогтоогоод 1000 м-ийн өндрөөс 100 м-ийн урттайгаар хадан дээр байрлуулсан байна. Хэдий хамгаалалтын бүс байдаг гэсэндээ Burj Khalifa-гийн өндөртөө тэнцэх хэмжээний өндрөөс унах хэмжээний л мэдрэмж төрөх юм байна. Мөн дээрсэн жилд 100 орчим хүн энд нас барсан гэжсэн яриа байд юм байна. Харин роллер костер дээр жилд 4 хүн нас бард юм байна. За дараагийн амжилттай тоглоомын газар бол Колорадо дахь сүүлчийн савлуур нь 400 м-ийн өндөр хавслын ирмэгдээр байрласан 500 км/цагийн хурдтайгаар бараг босоо өнцгөр савлуурддаг
Тийм учраас энэ тоглоомын газар нь болохоор бүр хөл рүү унаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гинэ. Тад маань эхний хүний царайг харж байгаа бах те. Ийм царайг гаргаад тоглохоор ч н одоо шууд айдас мэдрэгдэж байна. За тэгэхээр сүүлийн аимшигтай тоглоомын газар. Энэ нь болохоор далайн одоо мэдрэмжийг одоо хүмүүсээ бодитоор мэдрүүлэхийн тулд хиймэл тийм газар нээсэн юм байна. Токио дахь Саммерланд усан парк нь болохоор зуны халуунд хэдэн 10,000 хүн бол очдог. Хүмүүс ч бараг усан дотор биш харин ус нь хүмүүс дотор хөдөлж идэв юм байна. Гэхдээ жинхэнэ хэтрэлт нь болохоор 2019 онд эцтийн Шүүгүйон гэдэг усан парк юм байна. Энэ бассейн дотор зочдын агаарт цацсан аврах дагуулга нь болохоор 44 хүний гэмтээж 5 эмнэлэгт хүргэсэн байна. Хөхрөх хавдах нь бол энэ газар бол зүгээр л энгийн зүйл гинэ. Сургалтаар бол машиныг ажилуулж байсан хүн согтуу байсан гэж хэлсэн. Харин албан ёсны тайлбар болохоор цахилгаан тасрах үед машин эвдэрсэн гэж тайлбар өгсөн байна. Тэгээ ямар шалтгаантай байсан миний хувьд бол уснаас гарах нь л одоо хангалттай шүү дээ. За ингээд хэдүүлээ дэлхийн хамгийн аюултай галзуу өндрөөс унагсан айц төрөлм тоглоом болон зугаа цэнгэлийн газруудыг хамтаа мэдж авлаа. Хэрвээ та эдгээр газруудаа айл нэг л носч исэн бол та комментд бичиж үлдээгээрэй. Тэгээд энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд хамтдаа дараагийн контентээр уулзъя. Хэрвээ та хэд маань өөр үзэх хүсэж байгаа контент авах бол комментд бичиж үлдээгээрэй. Йоо зүрх. Йоо. Шүн одоо 11 цаг болж байгаа байхгүй юу? Хаалга төгчээд опс дотор сууж байгаа болохоор таг гэж дуурсаж чинь амар хайж. Энэ том объект надад сүрхэн байхсгүй. За тэр жахав. За тэгээд энэ хүрэл үзсэнд маш их баярлалаа. Бүгдээ лайк дараад саппорт харахаа битэн мартаарай. Тэгээд дараагийн контентоор уулзцгаая. Би ярцчих.